Энэ ч одоо хуулийн асуудал юм уу? Бүрдэр жишээ нь хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэмт хэргийн асуудал юм уу? 2-3 компани орж ирдэг юм бол тэр их хэмжээгээр оруулж ирж байгаа компаниуд нь юунд яаж хэрэгэлдгийг гээл хуулийн хяналтын байгууллага аваад үзэн шийдчих болдгоо юм уу? Миний нэгдүгээр асуудал. Хоёрдугаар энэ компаниудын нэрийг хэлчихээч. Энэ одоо иргэдийн машин техникийг үнэтэйсэнтэй авсан юм аваачиж бензин савнд янз бүрийн юм хольж хорлон сүйтгэж байгаа гэмт хэрэгэл биш. Тэгээ энэнийг одоо улсын хурл хуулийн баталгаанд явуулахар зэрэг лобби гэнэ юу гэнэ. Тэгээд баахан явж байгаа буцаад шинээр санаачлал гэдэг бол манай улс бүрэн дампуурч байгаа биш үү? Бидний хууль тогтоох. Одоо тэ яах дахиад цэцбэцний гэхлээр бид нар дахиад санаачлах уу? Энэ хулгайч нартайгаа тэмцдэг юм уу? Хуултайгаа биш. Хуулийг чинь хулгай аргаар алга болгочиход байгаа юм байна шүү дээ. Би тэгж ойлголоо. Тэгэхээр энэ дээр нэг тодорхой хариулт хэлж нэр бид нар одоо их хурл бол арай дэндээ шүү. Иргэдийн машин техник нэг халдвар хийдэг машиныг аваачиж энэ хогийн бензинийг холж байгаа шахаад тэгээ зогсоочход байхад бид нар тэгэл энд эх орон бол гоё байна. Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаж байна гэл ингээд сууцгаж хийдэг л нэг ийм л сонин юм боллоо шүү дээ. Би бол түрүүдөр жишээ нэг энэ хуулийг анх оруулж яхад нь бас ярьж ирсэн. Наач явах юм болоо гэсэн. Гэхдээ ер нь их том тэмцэлтэй хууль да. Хулгайч нартай тэмцэж байгаа. Та энэ тэр мөрнийг нэг жоохон тодорхой хэлээд өгөөч. Нэг л их тийм гоё хууль батлуулаад хууль мөрдүүлэл яах юм яриад байх юм. Энэ хулгайтай тэмцэж байгааг хэлээд тэр компаниудын нэрийг хэлчих. Ер нь хэн энийг хийдгийг бас хэлчих. За, бүрдүүлж тарах микрофон өгье. За, энэ хууль бус бизнесийг хийхэд бол Монголын яг энэ одоо шатхуундаар хяналт тавьдаг хууль хяналтын байгууллага, яам тамгын газар энэ бүх зүйлийг бүгдийг нь худалдаж авдаг компани. Бүгдийг нь худалдаж авдаг, бүгдийг нь дуугүй болгодог компани. Энэ компаниудын нэр бол Lexoil, Transgate, Petroleum Production гэж компаниуд байгаа. Одоо сүүлийн үед нэг цөөхөн болсон, 3-4 хон болсон. Олон компаниар оруулж ирдэг байж байгаа. Одоо энэ жил ихэд Lexoil гэдэг компани ерөнхийдөө оруулж ирсэн Transgate гэж компани хоёр. Тэгэхээр энэ компани үндсэн хуулийн цэцэг хүртэл худалдаж авсан. Энэ компани их хурл дотор өнгөрсөн парламентын их хурл дотор гишүүдийг хүртэл нөлөөсөн. Тийм учраас энэ компани одоо асуудал нь буцаад одоо хууль нь одоо хүчингүй болж шийдэгдсэн гэсэн үг. Тэгэхээр энэ Монголын ард түмний энэ эрүүл мэндийн төлөө ямарваа нэгэн одоо эвдэрлэгүй машин тэргээ авч явахын төлөө дээрэс нь одоо энэ монголчууд ч цаашаа хөгжмөр байна шүү дээ. Бид нар Евро 5-ыг хэрэглэмээр байна шүү дээ. Гэтэл энэ компани хямдхан шатхан оруулж ирээ зах зээл дээр зараад байхтаар нөгөө бусад компаниуд ерөөсөө хөгжихгүй шүү дээ. Үүнээсээ шалтгаалаад бид нар хамгийн хортой шатхуунуудыг бид нар хэрэглэж шүү дээ. Энээс чинь болоод 92 гэдэг шатхуунд хэрэглэн тэрнээс үнэтэй одоо чанартай тийм одоо шатхууныг бид нар хэрэглэж чадахгүй байна шүү дээ. Тэгээ нэг зүйлийг хэлээ. Энэ шинэ парламент олон сайхан залуучуудтай болсон. Монголын төлөө зүтгэх ийм сайхан эр зөрөгтэй хүмүүс ирсэн. Дээрээс нь 126 болсон. Тийм учраас энэ тэгээд нэг дураараа Монголын төрд нөлөөлөд өгдөг энэ цаг үе чинь өнгөрсөн гэдгийг бас хэлмээр байна.